Та бүдгийн энэ өдрийн амгалан айлтгая. Та бид агуу их орны ялалтыг бий болгоход амнасаа зориулсан баатардаг дайчдынхаа гэгээн дурсгалыг нь хүндэтгэж алтан болгодох Монгол зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцгээ өргөдөг сайхан уламжлалтай. Энэ он агуу их орны ялалтын 70 жилийн ой тохиож байна. Он хүрээнд их орны дайны үед бүгдээрээ Монголоор тус зөвлөлт улсын холбоотой байж өвдөн удаан харимт ялалтанд чухал үүрэг гүйцэтгэснийг үнэлж Орос улсын ерөнхийлөгч Путиний зэрлэгээр Монголын 375 Ахмад дайчдын гавьяаг үнэлж агуу их орны ялалтын 70 жилийн медалаар шагнал гардуулах ёслол үргэлжилсээр байна. Монгол зөвлөлтийн ард түмний агуу их найрамдалт уламжлалт түүхэн харилцаат он жилээс жилд улам батчин гүнзгийрч нийгмийн эдийн засаг соёл урлагийн салбарт өргөжинд хэлж байна. Агуу их орны дайны ялалтыг авчрахад эхний өдрөөс эцсийн мөч хүртэл монголчууд Оросын ард түмтэй сэтгэл нэг байж Хувьсгалт Монголын танкийн цуваа Монгол ард нисэх онгоцны эскадрил болон сэтгэл санаа шингэсэн эд материалыг фронтод илгээж байсан төвхтэй. Эх орны газар шорооныхоо төлөө ам бие хайрлахгүй тэмцсэн баатарлаг хөвгүүд огтынхоо гэгээн дурсгалыг эх орон ард түмэн хойч үеийнхэн чин үеийн үед санаанд дурсаж мөнгөчүүлэх болно. Хичнээн 10 жил өнгөрсөн ч бидний ард түмэн тэдгээр өөрсдийн амьдралаараа төлсөн өнөөгийн инхний инх тайван ирээдүйн аз жаргалтай байх эрхийг хангаж өгсөн баатарлаг хүмүүсийг үргэлж дурсан явах ёстой. Агуу их орны дайны амьд гэрч болсон өвгөд буурал дайчид та бүхний гэр бүл үр хүүхэд ач зээ нарт эрүүлийн аз жаргал амжилт бүтээл хамгийн сайхан бүхнийг хүсье. Дорогие друзья, уважаемые алтанбулакцы, в канун 70-летия победы в Великой Отечественной войне 1941-45 годов искренне рад приветствовать всех ветеранов войны, а также тружеников тыла, всех тех, кто своим героическим трудом приближал светлый и радостный День Победы. Эрхэм Ахмад дайчдаа, эрхэм нөхдөө 1941-45 оны агуу их ялалтын баярын 70 жилийн ойн баярыг та бүхэнд хүргэхдээ энэхүү дайныг ард талд ажиллаж байсан болон тулалдаж авсан энэхүү ялалтын гэрэл гэгээтэй өдрийг бидэнд авчирсан ард талын бүх хүмүүст ялалтын баярын гал халуун мэндийг хүргэн мэдчилье. Сегодня мы отдаем дань уважения всем ветеранам, нашим гражданам, призванным из Монголии на защиту Отечества. Более 5000 советских граждан из Алтанбулака, Карнаковки, Булактая и других деревень Монголии доблестно сражались на фронтах Великой Отечественной войны. Многие из них полегли на полях сражений. Өнөөдөр бид дайны талбарт Монгол улсаас дуудагдж эх орноо хамгаалахаар явсан хүмүүст хүндэтгэл үзүүлж үүнээс 5000 гаруй хүн зөвлөлтийн иргэн Алтанбулаг, Карнаков, Булагтай болон бусад тосгонуудаас цэрэгт ажиллагдан эх орноо хамгаалахаар тулалдаж тэдний зарим нь тулалдааны талбарт амнасаа алдсан билээ. На протяжении всей войны советские люди ощущали братскую помощь монгольского народа. Всем известно, что на второй день начала войны, 23 июня 1941 года, на совместном заседании ЦК МНРП, Малого народного хурала и Совета министров Монгольской Народной Республики было принято решение поддержать Советский Союз в борьбе против немецких захватчиков. Дайны бүхий л хугацаанд зөвлөлтийн хүмүүс Монголын ард түмний ах トゥ угийн тусламжийг мэдэрч байсан юм а. Дайн хийсэн 2 дахь өдөр буюу 1941 оны 6 дугаар сарын 23-нд Монгол ардын хувьсгалт намын төв хороо улсын баг хурал бүгд найрамд Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн хамтарсан хурлаар Германы зандалчдын эсрэг тэмцэлд зөвлөлт холбоот улсыг дэмжихээ илэрхийлсэн шийдвэрийг гаргаж байжээ. Мы помним и высоко ценим подарки монгольских друзей, теплые вещи, прекрасных монгольских коней. На средства граждан Монголии была построена и сформирована авиационная эскадрилья «Монгольский арат». Несколько раз монгольские представители выезжали на фронт с подарками для бойцов Красной армии. В начале 1943 года делегация во главе с председателем Совета министров МНР Чойбалсаном
от имени монгольского народа передала 112-й краснознаменной бригаде танковую колонну «Революционная Монголия», состоящую из 53 новых танков. Бид Монгол нөхдийн зөвлөлийн фронтод илгээж байсан бэлэг дулаан хувцас сайхан Монгол мордыг дурсан санаж өндөрөөр үнэлдэг юм а. Монголын ард түмний хөрөнгөөр Монгол ард нисэх онгоцны эскадрил Монголын төлөөлөгчд хэд хэдэн удаа улаан армийн дайчдад зориулсан бэлэгтэйгээр фронтод ирж байсан түүхтэй. 1943 оны ихээр Т-34 маркийн 32, Т-70 маркийн 21 бүгд 53 шин танкаас бүрдсэн Хувьсгалт Монгол танкийн цуваг Улаан тугийн одонд танкийн 112 дугаар бригадын бие бүрэлдэхүүнд ерөнхий сайд Чойболсон тэргүүтэй төлөөлөгчд Монголын ард түмний нэрийн өмнөөс өгчээ. Дархан уул аймаг дахь Оросын холбооны ерөнхий консул Доржи Александр Цэдишевич, Генеральный консул Российской Федерации, консул Российской Федерации город Дархан, господин Чужаев, Публика Буряди Российской Федерации. Сэлэнг аймгийн Ахмадын хорооны дарга Ан Хоёг, Начальник Уранда Лэмдэн Сүрэн, начальник 243-й отряда полковник, Батболдо, пограничный отряд 101-й, начальник разведывательного управления полковник Ультидурин, Цагдаагийн дарга Хуранда Баатар, начальник управления чрезвычайной ситуации полковник Баатар, Гайлын төлөөлөгчдийн хурлын дарга Түмэн Дэмбэрэл, господин местного самоуправления, багчууд орцож байгааг дуулахад таатай байна. а также ветераны и русские народы, живущие в Монголии, наши будущие дети. Приятно Бид шилийн хчин дарж орно. Тулаан та нар ахиад л ялна. Тугаан шороодоогүй үнний зэрэгээрээ үлднэ. Энэхүү арга хэмжээнд оролцогчдод хандаж үхэл нүх хэмээн аймгийн засаг даргын орлогч ноён Баттууш таны хүндгэлтэйгээр урьж байна. Представляет слова заместителя губернатора господин Батурча. Эрхэм хүндэт зочд төлөөлөгчдөө, эрхэм хүндэт ахмад аждаа. Дорогие многоуважаемые ветераны и турнижники тела. Та бүхэнд эх орны агуу дайны ялалтын 70 жилийн ам баярын мэндчилгээг Сэлэнг аймгийн иргэдийн өмнөөс болон Хойн цагун үндэстээр төвшүүлж байгааг хүлээн авна. Хочу выразить вам вашу благодарность от народу Селенгийского аймага и от себя лично за вашу поддержку, за то, что мы появились на свет и живем на родной земле, за то, что отстояли родину в Великой Отечественной войне. Дэлхийн 2 дугаар дайны түүхэн ялалтын 70 жилийн аг Оросын албаны улс Монгол И мы всегда будем помнить и ваших подвигах, и о том, что произошло в развитии страны. агуу их энэ ялалтыг авч харахад дайны эхний өдрөөс ялалтын эцсийн мөч хүртэл монголчууд Оросын ард түмтэй сэтгэл нэг байж Энэхүү арга хэмжээнд оролцогчдод хандаж үхэл нүх хэмээн Дархан уул аймаг дахь И Потсдамская конференция глав государств антигитлеровской коалиции сотрудничества России и Монголии. Существенно продвинулись наши отношения. Вылетел в Москву на празднование 70-летия победы в Великой Отечественной войне. Энэ баярын үйл ажиллагаа
ялалтын баярын